За юуцхан манаха бүгдээрээ 100 мянгуулаа болсон байна. Subscribe-а дарсан үргэлж дэмждэг та нартай маш их баярлалаа. За ингээд бурхны хүчээр бусдаас нууж амьдэрдэг залуугийн тухай анимны season 2-ны тайлбартаа орцгоё. Тэмцээнч дуусч Вэний аав хүч багасгах наалтаа барьсан сандрaalгүйгээд ирнэ. Ашгүй дэлхийг сүнөөчөөгүй байхад нь амжиж наалтыг наалаа гэд ногооно тайвшраад байгаа юм шүү. Хүч багасгах наалтанда Вэний сэтгэл хөдлөл нь чамд дарагдаад буцаад өмнөх шигээ гүлгэр болцсон цонхоор ширтээл сууж исэн чинь багш нь дахиад дотоод хүчний шалгалт авнаа л гэж байна. Дунд төвшөнд хүрээгүй нь элит ангиас хасагдсан шүү гэсэн чинь найзууд нь санаа зовоол явцдаг. Вэнийг сугарч агаад хасагдчихна гэж бодоод байгаа гинэ. Сонрон гүйж ирээл нэг хөөрхөн. Би дотоод энергиэсээ чамд өгье л гэж байна. Манай өн дотор ямар их дормжлол вэ гэсэн сууж исэн чинь Чэн аав надад зааж өгсөн. Би зүгээр нэг л зөхнө гэд хүч сайжруулах цохил хийх гээд байдаг шүү. Тэр хоёр би гэдэл хэрэлдэж явах хооронд Вэн гараад явцсан байдээ. Гуа араас нь ирээд татгалцахын аргагүй санал тавь найзаа. Хүч сайжруулдаг янзын гой үрэл хийх жор олсон. Хоёулаа энийг хийгээд уучвал шалгалтандаа найдвартай тэнцнэ л гин. Лаг кул царайлж ирснээс сүулдэ. Тусалчаачтай найзаа. Шалгалтандаа унчвал аав ээжтэй алуулна штэ гэл амар гуйж идэг шүү. Шалгалт нь эхэлж бонгор багш хүүхдүүдэд хүчээ харуулахаар шийддэг. Амар хар үйл гарч аянга бууж сүртэй юм болно. Бараг дэлбэрэлт болоод байгаа юм шүү. Энэ аянганы цохилтоос амьд гарах юм бол шалгалтандаа тэнцэн гэсэн үг юм гинэ. Шалгалт гэсэн чинь зүгээр үхэл амьдралын асуудал байдаг наас. Нэг хүүхдийг түргэний машин аваад явчихаар нь Сонроо яана манай Вэн яг ингэнэ. Суг амтэн штэ чаавас гэ санаа зовоод идэг. Тэгсэн нэг анги дотор гуа манай хүнтэй цуг нөгөө өрлөө хийжсэн багш ирж байгааг мэдээд сандраад бөө юм болно. Манай Вэнч гэлс нэг юм сэтгэнэ. Багш нь ороод ирсэн чинь нөгөө хоёр норсон хувцас хатааж байгаа юм шиг царайлсан байж идэг. За худлаа чит хэрэглэх гэж ивэл та хоёрыг сургуулаас хөөн шүү гэж багш нь бөөр. Тэр цаан чи юу буцлаад байгаа юм гэж шалгах гэсэн чинь Вэн ногоонороо нүдэрээ дохино. Нөгөөх нь давхиж очиод нүүр нүдгүүд олоож байх хооронд манай хоёр үрлээ нууж амждаг. Багш нь ирээл онгойлгосон чинь аимшигтай үнэртдیں۔ Нөгөө хоёр чи оймсоо ичж. Ямар балиар хүүхдүүд вэ? Хурдхан наад хувцас хатаагаад шалгалтандаа ор гэд яваад өгнө. Үрлээ хаана нуусан гэсэн чинь гоо гидсэндээ гэд хэлж дуусаагүй байсан чинь хүч нь буцлаад зүгээр аюул болноо. Супер сайн болцсон юм уу? Сайхан гар залгицсан байна л да. Хийлсэн шаар шиг болоод харах гэж итл ашгүй Вэн цохиж хийг нь гаргана. Нэг сэрсэн чинь багш нь Гуагийн нэрийг нь дуудаж байна. Байна гэж гүйж явахдаа цагаан харсан чинь үрлнийх нь үйлчлэх хугацаа дууссан байлгүй яах вэ? Уучлаарай аав ээж. Би дараагийн семестрт сайн сурна гэж шалгуулсан чинь овоо тэнцчдэг шүү. За тэгэл манай үний ээлж болсон чинь багш нь хамгаалтын каск өгж гинөө. Тийм л хэмжээнд үнэлж шít манай Вэнийг. Арай. Манай хүн хүчээр гаргасан чинь баг хотыг бүрхсэн хар уул гараад амар хүчтэй цахилгаан цахилж шуурна. Хот сүрхнэ гэж багш нь төхөөрөмжөөс алгах гэсэн чинь болдгүй шүү. Энд тэндгүү тог тасарч хот тэр чигээрээ ханах болчдөг. Найзууд нь бүгд нийлээд татсан ч дийлдэггүй. Изээ ингэж байвал дэлхий сүнлөө гээл сэлэмний сүмс нь ярьжсэн чинь манай хүн хазарнаас нь базж аваад Сунроон руу шийдэнгүүтээ энийг ашиглаад таслаараа гэд хэлчихнэ. Сунроонч гэлс завцсан цацралт нь сургуулийн талбайг дэлбэлж хаяад тэнгисийн усыг хоёр хуваачтیں۔ Вэний амар аянга цахилгаанаас яагаад ч гарч ирсэн чинь багш нь бүр ангааж байгаа юм чинь. Даанч тэдний хинэнч Вэний сэлмийн хүч сансрын уудамд цууралт үүсгэснийг мэдсэнгүй. Өөрсдийнхөө ертөнцид унтжсэн чөтгөрүүд "Вөө, хүлээсэн мөч ирлээ" гэдэл нүдэн гялзаад ирнэ. Чөтгөрийн хаан хэдэн жилийн өмнө дэлхийг устгахаар авраг мэлхий явуулж байсан тухайгаа ярина. Тийм ээ, тэр бол хамгийн догшин чөтгөр шүү гэдэл. Тэгсэн нөгөөдх нь ногооно болцсон манай хидэд ирэхлээр балааг нь авч ивэл яах вэ? Хэд хоногийн дараа багш нэг охин дагуулад ороод ирнэ. Дотоод хүчний шалгалтанд тэнцээд ангид нь шинээр орж ирж байгаа гинэ. Вэн тэгсэн Сонроонд зориулж бүтээжсэн ертөнцтэй тэр охинтой таарлаж байснаа санана. Манай хүн бүр гөлөрцөн. Энэ охин яагаад энд байж идэг вүлээ гэд бодож исэн чинь Сонроо эргэж харснаа. Яна Вэн намайг хараад байна. Хичмээр юм бэ. Дандаа ингэ хараа байж идэм бах та гэдэл баярлаад эдээ. Шинэ охины нэрийг нь Лин гэдэг. Энэ үед бондор багш захирал зоотой яранга нэг эмэгтэйг барих гээ явж идэг. Болгоомжтойгоор наадах чинь бас л аюултай хүүхэн штэ гэсэн чинь би тэгвэл аюултай багш байна. Тэр л надаа сайн үг гэхээс би ямар яасан энэ төр гэл моторно. Тэгснэ чи бүслэгцэн бууж өг гэж хэлээд захирлаас холбоогоо тасалснаа.
Энэ олон жил хаагур юу хийж явсан юм бэ гэжсэн чинь өрх тавьсан дэлбэлж алах шахдаг. Тэгсэн тэр эмэгтэй сургуулийн дээвэр дээр бондгор багшийг шоолцсон зогсож яадаг. Хичээлийн дараа манай гур хийц хөрцөн явж ийснэ нөгөө эмэгтэйг олж хараад дагсан чинь нэг өрөөрөө орох шиг болсноо орос руугаа алга болчтой. Энэ ангид хин нэгэн амьдрдсан биш үү гэж гайхажсэн чинь коридорт хөлийн чимээ гарахаар нь манай эд нуугдчихнаа. Тэгсэн нөгөө охин чинь орж ирснэ бүр гэрте байгаа юм шиг хувцас солих гээд байдаг шүү. Манай хоёр ч зочсондоо ширээ мөргөж чимээ гаргаад баригдчихдаг. Лин гаж донтнууд гэдэл шүүр шидсэн чинь нууц хаалга нэгдэд гуруула доошоо унчтیں۔ Тэр хийдийг тэгээд хайчилтай нь биш гэд Вэйн араас нь үсэрнэ. Нөгөө асаасан эмэгтэй газар доор шоронд хоригдсон. Төрөний эмэгтэй харин дүүн юм гинэ. Сунрааныг алах даалгавраа гүйцэтгэж чадаагүй учраас би чамайг устгахаар ирлээгээд хальт шархтуулчаад эцсийн дайралтаа хийх гэжсэн чинь манай дуушуудаа унаж ирнэ. Вэйн хажуугаар өнгөрөхдөө уучлаарай үргэлжлүүл гэж авдیں۔ Тэгээд сэлмийн сүнснийхаа тусламжтайгаар буух өрөө олж портал нэгэд нөгөө эдийгээ аварнаа. Энэ үед асаасан эмэгтэйгийн дүүн хамаг амьдралаа ярьсан байж идэг. Нэг маш царайлаг залуу дурлаад үерхдэг байжгаад сүүдрийн бүлэглэлийн толгойлогч болсон юм байна. Миний амьдралын хамгийн сайхан үед ихэд байсан гэж шүү бүр. Тэгээд 10 жилийн өмнө найз залуутайгаа онгоцонд явж байгаад азгүй тохиолдлоор мэлхийний нээсэн портал руу сорогдоод орчиж л дээ. Яахав тэгээд чөтгөрийн ертөнцид гаццсан байх хооронд их чинь бүлэглэлийн даргын суудлыг нь эзлээд авцсан юм байлээ. Чи албаар намайг хайртай хүнээс минь салгаж хамаг юмыг минь булаах гэж онгоц руу бууцсан биз дээ гэж эгч рүүгээ харавсан. Бондгор багш гарч ирээд сумыг нь бариад авдээ. Яг үнэндээ тэр үед Вэйнд өвшөглүүлсэн авраг мэлхий унахта тэр хоёрын сууж явсан онгоцыг оноод сөөрүүлэх шахсан юм байлээ. Манай хүн сүүбэр хүчээрээ онгоцыг асуудалгүй газар дуулсан ч эмэгтэй ганцаараа суудлын бүсээ зөөгөөгүй байсан болохоор шидэгдсэн юм байлээ. Тэгээд мэлхийний нээсэн портал руу ороод чөтгөрөөдийн ертөнцид гацаж 10 жил орчуулагчийн ажил хийсэн байдаг. Тэгсэн тэр эмэгтэй царайлаг найз залуу нь одоо манай энэ бондгор багш байсан байвал яах вэ? Би бинийгээ таниад би чамайг маш их хүлээсэн. Ёстойг сансан шүү гээл үнсэж мүсээл. Их чинь ийм юм харуулж яхаар намайг алаатах гээл сүртээ. Энэ үед Вэйн найзуудтайгаа нөгөө өрөөнд доторхыг үзэж шалгаж агаад бондгор багшийг хайртай хүнээ хайж байгаа гэдгийг нь олоод мэдчихдэг. Нөгөө гурав нь бүр хөөхөн амтаа хайрыгаа хурдан олоосаа гэд уяраад өөлцөн байдیں۔ Хэд хоногийн дараа багш нь сэлмээ тодорхой давтамжтай сервист оруулах ёстой байдаг талаар заана. Тэгхгүй бол эргүй бас нисэх хурдан ч удаан болчихдгийн гинэ. Манай дөрөв сэлмний сервис хийдэг дэлгүүр орсон ч нөгөө Лин гээд охинтой таарчдаг. Тэнд ажилтгийн гинэ. Лин аав ээжигээ мэддэггүй. Бүр жаахан байхаас нь сэлмийн сүнс нь харж ханддаг байжгаад 8 настай байхад нь гинэт ор сургаггүй алга болсон гэж ярьдаг. Уг нь би 3 хоногийн дараа ирнэ гэд захиа үлдээж нэг тийшээ яваал тэрнээс хойш эргэж ирээгүй юм гинэ. Тийм учраас сэлмний сүнстэйгээ таарчих болов гэж гордоод ийм ажил хийдэг болсон юм байна л да. Өө чи тэгэд тэр сэлмний сүнсээ хайгаад өөр сэлм авдгүй юм уу гээл чэн уйраал уйлцсан чинь үгүй мөнгөгүй болохоор л авахгүй байгаа шүү гэж авдээ. Тэгсэн та хоёр миньонтойгоо хурч ирээд алив миний сэлмийг янслаатах маргааш ихэд сайхан ирлээд өнгөлөөд бэлэн болгоорой гээл баахан сэлм шиднэ. Яана дор хаяж 3 хоногийн ажил болохоор юм байна гэсэн чинь сунроо алтан карта гаргаж ирээл бид нар Линийг өнөөдөр бүх цагийг нь төлөөд хөлсөлчээ гэдэг. Таанчлын ажлаасаа халагдчихна гэж айгаад за би хийе л гин. Таанч ажлаа сайн хийж цалингаа аваад сэлэмтэй болсон дээр үстэй гээл дооёолж ягаад яваад өгнө. Манай дөрөв дэлгүүр хисээ тансаглаад явж ийснэ сунроо бүгдээрээ Линд сэлэм авч өгөх үү гэсэн чинь гоо цаадах чинь санаа зовоод авахгүй гэх бах уу гин. Тэгээд Вэйн санаа гаргаж сэлэм хийж өгөхөөр болно. Маргааш оройн дэлгүүр хаагаад манай дотор нь нуугдаад үлдчихдэг. Вэйн сэлэмний дизайн гаргаад бэлдээд ирсэн. Бүгд нийлээд дэлгүүрийн төхөөрөмжийг ашиглаад хийж өгнө. Хэлбэрийг нь гаргаж амар том 100 шатаагаад бэлэн болно. Маргааш нь Линд сэлмээ өгөхөд маш их баярлаж миний авч байсан хамгийн гоё бэлэг байна гин. Тэгсэн яг энэ үед нь таан гарч ирээд за шин сэлмийг чинь шалгая. Тулдаад үзье гээл салдгүй шүү. Өмнө нь тэмцээнд эдний багт ялагдсан болохоор бүр зууцсан. Хөөхий Линийг будаа болгож хариугаа авах гээд байгаа. Би VIP member учраас ямар ч ажилтныг сэлэм шалгах дуэл дуудах эрхтэй гэж байна. Тэрнээс гадна тангийн гэр бүл энэ дэлгүүрийг эзэмшдیں гинэ. Сонроо дахиад алтан карта гаргасан ч амжилт олсонгүй. Лин ажлаа алдахгүй тулд зөвшөөрөхөөс өөр арга байсангүй. За тэгээд тулаан эхлэхэр болж тусгай зориултын талбайд мань хоёрч гарч ирлээ. Тэгсэн Линий байж байгааг хартаа бас тулднаа л гин шүү. Таанч мөсний шид гаргаад л мод цод голоор нь хуваагаад л өвчгөнж өгнө.
Чэн болгоомжтой гэж хашгираад очиж туслах гэсэн дэлгүүрийн менежер та дүрм зөрчвөл эндээс хөөгдөн шүүл гэж байна. Таан ч эргэж хараад цас цацруулаад сэлмээ хүргэхгүйгээр мод цавчиж сүрийг үзүүлээд лин рүү дайраад ирсэн манай хүн сэлмээрээ хамгаалчнаа. Тэгсэн гинэт нэг сонирн болол таан сансарт гараад өөр хэмжээст очичдаг шүү. Лингийн сэлмэн ам орж тангийн сэлмний хүчийг сороод бүр биеийнхэн дотоод хүчийг нь сороод эхэлдэг. Тан бүр хорчоогоод хөвшрөөд амар болчтой. Энэ юу болоод нэ гэд бүгд шоконд орсон. Ганцхан вэн л юу болж байгааг мэдчихийдэг. Гинэт хаалга онгойж сумшиг юм орж ирээд сэлмийг нь буталж та амьд үлднэ. Тэр нь вэний модон сэлэн байдаг. Манай хүнч бас л бусаддаа мэддэхгүйгээр асуудлыг зохицуулсан байгааз үзэгдэл солигдож лин шин сэлмээ барьж үзснэ. Хэн байсан бэ гээл шидчихтیں۔ Тэгсэн биеинд нь чөтгөрийн сүнс орцсон. Миний бүгжиг хин юм хүүгийн сэлэн болгоч ба гээл шид гаргаж үзэнгүүтээ сунрааныг олоод харцдаг. Маргааш оройн чөтгөрүүдийнхээ өшөөг авна гээл амар инээгээд идэм да. Өглөө нэг охин крашта азийн сахиус өгч жагаад бондгор багшид баригдаад баахан загнуулна. Сонроо хараад өө би яаж сахиусаа өгнө? Багшид баригдах юм байна л да гэжсэн лин ирээд орой бондгор багшиг гэрлүүгээ явсныхан дараа өгч. Би чамд тусланаа л гин. Манай гурав ангита аимшиг юм яриа сууж исэн чинь сонроо орж ирснэ. Шугамар манай хүний толгоор 1 2 3 гэж цогсноо ёслоод гараад явцдаг. Вэн юу ч ойлгохгүй гоймонгоо зугаал гайхаад үлдэнэ. Нөгөө хоёрын ч гялтганаж ирээл сургуулийн арын хаалган дээр уулзъя гэж яах юм? Юу гэсэн үг вэ? Гээл майр хэрэг дуртай ядж яхад. Ингиж дууддаг нууц тохио байд юм шиг байгаа. Сонроон гадаа нь толгоонд нь 3 удаа хүр гисэн байна. Вэн ойлгосон болов гэсэн зогсож идэг. Оройн манай гурав хилхилдээд яваад очисон. Сонроон жоохон урам нь хуурнаа. Энэ хоёр шаврын хаалт яагаад хүрээд ирвэ? Сахиусаа яаж өгөх юм бэ одоо гээл. Гаднаа болохоор зүгээр. Олоолаа явбал бас гоё те энтер гэсэн цаашаа явж исэн чинь муур таарад чи айгаад уйлхаа шахнаа. Чи муурнаас айд юм уу гэсэн чинь үгүй хин айсан гээл урд нь гарч алхаж агаад линтээ тааралдаад сүмсэн зайлчтیں۔ Удлаа арайч зайлаагүй. Энэ үед асаасан эмхтэй шидээрээ сум гаргаж өөрийгөө суллахыг оролдоно. Энэ эмхтэй нэрийг нь Лю Ян гэдэг. Нилээн удаан оролцсны хүчинд лацыг нь урж гинжээ таслаад торноос ямарч байсан гараад ирнэ. Тэрэндээ баярлаад амар ивэл инээж энтер. Тэгсэн бүр манай хитэд сонсогдохоор инээж ивэл яах вэ? Юу вэ гээл бүр айцсан. Лю Ян ч газар дор байгаа штэ. Тэндээсээ гарах арга хайж эргэн тойрноо харсан чинь ханнаас ус гоожж байгаа нүх харагддаг. Энэ үед Чэн Гуа хоёр төрөний инээх чимээ амар байсан те гээл ярьж байх хооронд Лю Ян усны шугам дотор сэлж алдж байна. Ядчаах тэр нь бохрийн шугам за. Нойлын ус цалгаал амар чимээ гарсан чинь нөгөө айдгүй баатар чинь чичрээ наачтیں۔ Гуа гэсэн чинь битгий ай гээл шалгах гээд явна. Тэгсэн усан цунами цаашаа цалгаал Гуагийн ам хамарлуу нь орж энтер. Зовой. Чэнч ухаан алдаад унчнаа. Одоо бол яг сүнсэн зайлж байгаад Гуа арайч ухаан алдчихаагүй байжсэн. Нойлоос гар цухууж байгааг хараад байхгүй болж байгаа. Өнөөдөр та нартай зургийн таблет танилцуулъя. Компьютер дээр зургийн програм ашиглаж маусаар зурхад амар эвгүй байдаг штэ. Тэгвэл энэ таблетыг ашигласнаар яг л цаасан дээр гараараа зурж байгаа юм шиг хүсснээрээ зурх боломжтой. Windows, Mac, Linux сүүлийн системтэй компьютер, ноутбук, бас Android утас таблетандаа залгаад хүссэн дизайнаа гаргаж зураг зурх нь байна. Онлайн хичээл заадаг, зайнаас хуралдаж ажилладаг хүмүүст ч гэсэн хэрэглэхэд хялбар, самбар шиг л ашиглаж гэнэ гэсэн үг. Өөр дээр нь үзэг нь 10 хошуутайгаа дагалдаад ирчин. Үзэг нь гарын даралт мэдэрдэг, батарейгүй, цэнгэлдэггүй болохоор маш амар. Дизайны чиглэлээр сурдаг оюутнууд зурх сонирхолтой, зурх дуртай, зурхыг хүсдэг бүх хүмүүст маш хэрэгтэй ийм таблет байна. Ани манга зураад лаах юм шүү манайха. Гоё юм а. Та нар маань сонирхол Unitec Mongolia-роо холбогдоорой. Бидний дэмжиж хамтран ажилласан Unitec Mongolia-да баярлалаа. Найзууд нь яасан бэ гэж орж ирээд сонрон Чэний сүнсийг багалзуурдаад байгаа мó хаашийн. Манай Вэн очиод харсан Лю Ян. За ингэж нэг юм гарах гэж гээл арай гэж жорлонгоос цухуулсан чинь усын татаад буцаагаад урсгачтیں۔ Да. Тэгсэн нэг өрөөнд порталтаж гарч ирснэ. Дүүгийн үнэр үнэртэй дах юм. Гэт лифтэнд суугыг оролдоно. Чэн Гуа хоёр ухаан ордгүй. Манай эд нүүрэн дээр нь шившлэгтэй цаас наагаад вампир шиг хэвтүүлтэн за сэргээх гэж байгаа гинэ. Сунраанч энэ завшааныг ашиглаад нөгөө азийн сахиусаа өгөх гэсэн Вэн яваад өгдөө. Сэлмийн сүнс нь Лю Ян дахиад зүгтах чинь гэд дуудахаар нь яарад явчихж байгаа. Лю Ян гарахаараа аль дайснаа эхлээд устгахтын биелээ гэж явж исэн. Лефт нэгдээд Вэн шидээрээ газар руу зохиод оруулчихнаа. Сунроо Лин хоёр ирж харснаа.
Хөөх там руу очих лифт юм шүү гэж энэ. Деважингийн шатал гэж сонссноос тамийн лифт гэж анх удаа л сонсож байна. Нөгөө хүүхэн дахиад усаар дамжиж гарч ирээд Вэйн Сунроо хоёрыг олоод харцдаг. Тэр хоёр сургууль дотороо нилээн алхаад Сунроо манай хүнд яг сахиусаа өгөх гэжсэн чинь түс гээл нэг гар орж ирээд Вэйнийг хан цөмөлтлөн цохиод айчтیں۔ Хан цөмлөختөө пооз нь тийм ч байх шиг те. Хин бэ гэсэн чөтгөр шүглсэн лим байдаг. Сунроо гэл сэлмэ гарах гэсэн амтсангүй. Нөгөө охин төрүүлж хар шийд гаргаад манай хүнийг хүлээд хайчдаг. Сар улааж портал нээгдэж эхлэхэд Лин Сунрааныг чөтгөрүүдийн ертөнцид аваачиж өөрд үлдээхээр шийднэ. Сар уулаан болж портал бүрэн нээгдэхэд Лин Сунрааныг чирээд орох гэжсэн Льюе нисж ирээд булаацалтаа дундээ. Наад охиныг чинь би дуусгах ёстой гээл нөгөө хоёр яг үзэлцэх гэж байсан. Вэн амжиж ирээд Сунрааныг аварнаа. Льюений цохол Линийг онож чөтгөрийн сүнсийг нь портал руу цөлчнөө. Чөтгөрийн ертөнцтэй холбогдох хаалга болсон байсан тойлж хагарч Лин ухаан алдна. Вэн эргэж ирээд Льюенийг хан нуртлан цохиж ачаад Сунраан дээр очиж гартан байсан бэлгийг нь олоод баярлаад байдаг шүү. Нэг өдөр Гуо хардаа чиний аав нэрцэн гадаа ёстой бодоо олгож гин гээл Вэнийг дагуулад гүйнэ. Хүрээд ирсэн аав нэг том илд барьсан толгойг нь авах гээд байгаа мó хаашийн. Дотоод хүчнээс лайв хийдэг эмэгтэйд өгч юм уу? Яаж байгаа гээл ууралсан. Аава та дандаа хүнд туслах ёстой гэж сургадаг үсттэй. Энэ эмэгтэй эзэнд гимтсэн болохоор лайв хийж хандив цуглуулж байгаа гэсэн гэж тайлбарсан чинь аав нь за яах вэ өршөөй гэд эргэнэ. Тэгсэн дотоод хүчнээс өгөө зогсохгүй гэр бүлийнхаа өвд амжиж ирсэн нэг чухал юмаа хүртэл өгцөн нь баригдаад ёо аавынхын цамц нь өөрөө урагдаж энтер. Уцыг нь өчөггүй завчиж хаяад интернет орох эрхийг нь хасчдаг. Хэд хоногийн дараа найзууд нь Сунрааны гэрт ирцгээлээ. Тэгсэн Сунраа Тарзан цаашаа хувцалцсан л өсрээд гараад ирнэ. Гэр бүлийнх нь бизнес дампуураад бараг чулуун зэвсгийн үед буцаад очсон за. Агууд амьдраад арьсаар хувцсыгэд өмссөн сууж идэг. ертөнцийн дотоод хүч буурсан болохоор тэдний хэдэн сая долларын үнэтэй фермэнд нь олигтой ургац урахгүй байгаа юм байна л да. Гэхдээ аав нь майр өөдрөг. Чадна дахиж босч ирнэ л гэдэг. Оройн хоолны дараа Вэйн Сунраан дээр очиж яавал фермчин сэргэх бол миний тусалж чадхаар юм байна уу гэж асуухад байхгүй дээ. Фермийн бүх усан ширгээд бараг дуусч байгаа. Ер нь найдваргүй болцсон л гин. Манай хэд буцаж явахдаа мэдээгээр Сунрааных фермээ тангийн гэр бүл зархаар болсон. Бас тэр хоёрыг хүчээр гэрлүүлэхээр ярилцаж байгаа талаар сонсоод шоконд орноо. Вэн гинэт л хуруугаа гожоолгоод тэр гэрээн хийхтээс өмнө бүгдээрээ болиулах хэрэгтэй байна гин. Маргааш нь манай хэд дахиад Сунрааныг очих гээд явж байсан чинь замдаа тангийн фракцтай таарчнаа. Таарчнаач гэж бараг отцсон хүлээж байгаа юм шүү. Тэмцээн дээр хожигдсон хариугаа авнаа гэж улбар шар үст хэлсэн чин илдээ барайл дайраад орно. Гуа бас хамт дайрсан цагаан үстэй охины гаргасан аалцсан хор шиг юмд орооцолтоод алуулхаа шахдаг. Лин шид гарахад манай хоёр суллагдаж үргэлжлүүлж тулдна. Цагаан үстэй охин гайхч амжаагүй байжид л Лин олж ирээд хөөгүүчтэй. Энэ хооронд Вэн гэрэлтийн гэрээ хийгдгээс өмнө амжих гээд хамаг хурдаараа л агуураа гүйж байла. Танк хуруугаа хазаж цус гаргаж хээгээ гаргаад Сунраанч яг хуруугаа зүсэх гэжид л Вэн гүйж орж ирээл гарнаас нь бариад авнаа. Арманчко тэгсэн бүр хөтлөө зогтвол яах вэ? Агуун хаалгаар гараал ниссэн чинь Сунрааны аав нь араас нь "Нөө миний охин фермээ аврах ганц найдвар минь" гээл орилноо. Энийг нь сонсоод Сунраан гинэт эргэж хараад "Би чамтай явж чадахгүй нэ. Угаасаа гэрийнхэнтэйгээ ярилцаад зөвшөөрсөн" гэд үлдчихтий. Өчигдөр манай эдэг явсны дараа тангийн аав ирээд охиноо манай хүүтэйг гэрлүүлвэл компанид чинь хөрөнгө оруулъя гэд санал тавьсан байлаа. Вэн буцаад явж байхдаа нуурын дотор нэг амтан байгааг анзаарч татаж гаргаад харсан чинь нэг том өг торхой шиг юм байдаг. Энэ л Сунрааны фермийн хамаг хүч энергийг сорж паразитлаад амьдраад байсан юм шиг байгаа. Манай дөрөв нийлж байгаа татаж үзлээ. Гардгүй. Вэн крашига тухай бодоод татсан чинь хорхооны биеэр гал гүгээд л суг татаад гаргаад ирнэ. Энэ үед Сунраа хуруугаа зүсч хээгээд арахад бэлэн болж байлаа. Тэгтэл нөгөө хорхоо дэлбэрч газраас ус олгоод л фермийн амьдрал цэцгэлж эхэлдэг. Тангийн аав хүүгээ яаруулж байтал тэдний группийн хувьцаа навс унж Сунрааны аавын компанийн хувьцаа огцом өсөж идэг. Тэгсэн зоо захирал тангийн аавыг чөтгөрийн ертөнцтэй холбоо сүлбээтэй ажилдгийг мэдсэн баривчлагаар хүрээд ирнэ. Үзэгдэл солигдож бүх сургуулийн шилдэг сурагч нар оролцох сэлмийн урлагийн тэмцээн эхэлж байлаа. Лин үзүүлбэрийн амжилттай үзүүлж байсан чинь гал гарч унтрааж чадахгүй нэлээд сандарнаа.
Сунрон туслахаар тайз руу очиж сэлмээ гаргаад усны шидээр галыг унтрахад хүмүүс маш их дэмжиж алга ташиж байлаа. Тэгсэн нэг Ивил нөхөр гарч ирээд та нарын ачаар энд 1 тэрбум дотоод хүчний энерги цугларчээ. Дэлхийн бүх хүн миний боол болно гэж шившлэг хийсэн чинь тэнд байсан бүх хүний нүд нэг сонин гүлгэр болоод ховстуулчтیں۔ Амар сэтгэл хангалуун Сунроноор харсан чинь та хэн бэ гэж авдаг. Чи яагаад зүгээр байж идэг вүлээ гэсэн манай Вэн зохицуулсан байдэ. Дэлхийн бүх хүн тэр чөтгөрд биш Сунронд ховстуулсан байвал яах вэ? Хүн болгоны толгоон дээр сун гисэн бичиг тодорол бүгд Сунронд татагтаад ундаг шүү. Манай хэд гарч ирээд Сэмэрхэн нуугдаад явж идэл бөөн зомбинуудад баригтаа шахдаг. Зогтож гүйж ягаад болохгүй болохоор нь Вэн сэлмээ оноод октоодтай дээвэр дээр гарнаа. Сэлмний сүнс нь хүү би нисэх зориулттай сэлэм биш шүү гэсэн. Доошоо харсан чинь амар олон зомби бие биен дээр авирцсан Сунрон руу ирж идэг. Тэгсэн тэр дунд Чен сайхан гар биенээсээ аянга цахилгаан гаргаад зомбинууд дээгүүр дамжаал краш руугаа гүйж ийна. Ханан дээгүүрч гүйж ах шиг. Би чамд сайн гэж орилсон. Сунрон өөдөөс нь би чамд сайн биш шít гэд хэлсэн чинь зүрхэн шархлаад шившлэгэн тайлагдчихдаг. Өө гэж ойлгонгуудаа зомбинуудыг загнаж өгнө. Нөгөө хэд нь ч гомдож уйлал ховсноос гараад байдаг. Бүх хотын хүмүүсийн шившлэгийг тайлахын тулд лайв хийгээд бүгдийнхэн зүрхийг нь шархлуулчих гэж шийдсэн чинь утсан сүлжээгүй болцсон байдیں۔ Ливэний шоронг манжээс харгалзагч нар Сунрон товстуулчаар нь нөгөөх нь амжиж оргоод сүлжээний антен дээр зүгтцэн. Бууж өгөө Сунрон гэж сүртэй ашгарна. Даанч салхинд юу ч сонсохдохгүй. Манай дээрээс чинь солир унлаа гэд хичнээн анхааруулсан ч нөгөөх нь бас сонсохгүй байжгаад дил бахуулнаа. Тэгсэн нэг гариг тэр ёо дахиад онсонгүй гэсэн нэг чөтгөр зогсож идэг шүү. Вэн сансрын станц дээр очиж лайв хий. Тэнд л сүлжээ байгаа гэж юм. Тэгснээ нэг юмнаас хоцсон гэд сансар руу явах 2 тасалбар гаргаад ирж байгаа юм чинь. Сэлмэн дээр нь бөөнөрөө нисэж байгаа зомбинуудад гүйцэхдэх гээд болдгүй. Чен Лин 2 буугаад явж ертөнцийг авраа. Ангийн даргын тушаал шүү. Бид 2 саатуулж бай гээл үлддэг. Сансар руу явах галт тэргэндээ суудсан хоёулахнаа явж исэн. Вэн надаа нэг хэлэх юм байна л гэж байна. Сунронч баярлал. Хэл. Одоо угаасаа дэлхийс хүрэх гэж байгаа юм биш үү гээл сумалнаа. Тэгсэн манай хөө сая галт тэргэнд суугаад хинч билээ чалгасангүй шít. Ченлийн 2-ыг аваад явдаг байж ч гэх шиг. Сансрын станц дээр ирж Сунрон лайв хийгээд дуусахдаа би үргэлж төгс охин байж бүх хүнд хайрлагдахыг хүсдэг байсан. Гэхдээ надад дэлхийн бүх хүний хайр хэрэггүй юм байна. Ганцхан залуу л намайг хайрлаж байхад л болно гин. Вэнч бүр ангаацаа харж байгаа юм чинь. Хүмүүсийн ховс дөнгөж арилаад байж исэн маш том солир дэлхий рүү ойртчихлаа. Вэн сэлмээ гаргаад шидсэн чинь тэр том солирыг бутлаад сансар талиуд буудуулаад хайчнаа. Манай хоёр сансрын станцаар жаахан хэсэг гээд гарсан чинь нэг сонин компьютер тоглоомын хүмүүс шиг болчтیں۔ Сунрон гарах гарц хайж сэлмээ шидсэн чинь буцаад хүрээд ирдэг. Ямар нэгэн лупанд орчиж гээл Вэн гадна хааныг цөмөлж үзэхэр шийдээд Сунроныг сансрын температурт хөлдөөхгүй тулд гэрлийн шидээр хамгаалнаа. Тэгээл зогсон цаана 2 хүн харагдах шиг болдог. Тэгсэн манай хоёр өөрсдөө байдیں۔ Чөтгөрийн хааны туслах манай хоёрыг орон зайн битүүмжинд хорьсон байдаг. Вэн оролдож байгаа тохиргоог нь өөрчилж өөрсдөө арай дээр зураглалтай болгох хооронд портал нээгээд дэлхий дээр баахан чөтгөрүүд очсон зарим супер баатруудыг нь устгаад зоо захирлыг бууж өгөхийг шаардж байдаг. Нэг хөгшин шидтэн гарч ирээд маш том аянга цахилгаан цуглуулж гэрлийн шид үүсгээд дийлбэлж супер баатрууд ч нилээн чөтгөрүүдийг устгахчлаа гэд баярлсан чинь юун устгах бүр олон портал нээгдээд тэрүүгээр нь багтаж ядсан их чөтгөр ороод ирвэл яах вэ? Зоо захирал хөөрхий юу ч хийж чадахгүй л зогсоод байдаг. Сунрон сансраас дэлхийг сүрж байгааг хараад маш их гуниглаж байтал Вэн лифтэн дотроос толь олоод ирнэ. Тэгэд өөрийгөө гэрлийн шидээр дүүргээд толны ойлтыг ашиглаж чөтгөрийн шившлэгийг эвдэж чаддаг. Тэгснээс Сунронд эндэ байж байгаарай би дэлхийг аварчаад ирийгээд явна. Чөтгөрүүдийн үүр шиг эмийг дэлб цохиол буугаад ирсэн зоо захирал баярлал. Эзэн минь ирлээ. Миний эзэн гээл. Хүчээ хоримтлуулаад дайрах гэж байтал нэг ирвэгээ шиг охин ирээд манай хүнийг аваад явчтیں۔ Тэгсэн тэр нь Лин байдаг. Жохон байхад нь ирвэхэн хүмүүс амьдардаг ертөнц рүү чөтгөрөө дайрахад аав нь охиноо хүний ертөнц рүү шидэж амжсан юм байлээ. Тэгээд гадаа хөвтөж байхад нь сэлмийн сүнс эмхтэй олж аваад өсгсөн байд юм байна. Вэнийг аваад явж байхдаа энэ бүхнийг яриад чөтгөрийн хаан хитрхи хүчтэй болохоор туслаход нь өдөр бүрэл шинэ гараг ертөнц эзэлж аваад бэлгэлж байдаг гэлээ. Нэг удалгүй чөтгөрүүдийн ертөнц дээр ирж Лин хаалгачт нь тохирсон ёсоор энэ залууг авчирлаа.
Одоо сэлэмний сүнсийг минь суллаад өгөөч гэсэн чинь шууд хүчээр өвдөг сөхрүүлээд өчүүхэн амьтан юм бэж яаж аимшиггүй өөдөөс олон долоо юм донсч зүрхлэв гэдэг. Тэгэл Вэйнийг бас сүгдүүлэх гэсэн яаж чадах вэ? Манай хүн гараараа хөнгөн тохиол хийсгээд аждаг. Энийг нь хараад чөтгөрийн хаан ийм овоо өрсөлдөгчтэй мянган жил нэг ч уучраагүй байх чинээ гэл суудлаасаа босоод ирнэ. Тэгэл манай хүн рүү амар цохилт хийчлээ гэсэн. Яагаад хүү байрандаа зогсож идэ? Ингээл болоо юу гэж шүү бүр. Тэгээд чөтгөрийн хааныг ордноос нь ичхүүртэйгээр гаргаа шидчихдэг. Навсаатлаа шидүүлчихэд босож ирээд би чиний талаар яагаад урд өмнө сонсож байгаагүй билээ гэсэн чинь манай хүн дэлхий дээр тулдгаар дэлхийг сүнөөчих гээд байдаг болохоор би тулаанаас зайлсхийдэг. Энд хараа санаа зовох юм алга гээл дайрнаа. Чөтгөрийн хаан шээс нь гоожод хамаг цэргүүдэд цөмийн дайруулаад цугтаачдаг шүү. Бас их хурдан юм аа. Нөгөө хоёр чинь гэрлийн шидээр хурд хийгээд хөөцөлтөд явж өгнө. Чөтгөрүүдийн гаргийг хидж тойроод давхицгаагаад байгаа бүү мэд. Манай хүн эвэрнээс нь барьж эргүүлж байгаад бөмбөг шиг л шидээ тайчнаа. Юу вэ? Яаж ингэж байгаа юм бэ гээл чөтгөрийн хаан орлоо л яваад өгнө. Энэ үед Лин сэлмийн сүнсээ олж аваад гарах гэж байтал нөгөөдөг чинь унаад ирдэг шүү. Вэйн ирээ дуусах гэтэл чөтгөрийн хаан бууж өглөө гээл орилж гинэ. Тэгсэн туслах нь хурж ирээд энэ хүний сул талыг нь олоод мэдсэн шүү. Хүзүүн дээрээ нэг юмтай байна гээл наалтыг нь хулаад аждаг. Чөтгөрийн хаанч "Yes, ялчлаа" гээл баярлал сүйд. Даанч манай хүний биеийн тэр чигээрээ гал болж асаад нүд сохолмоор хурц гэрэл гарч чөтгөрийн цайзыг дэлбэлээ аждаг. Дэлхий рүү шидтэй хурц гэрэл тусч чөтгөрүүд өгөөд өгнө. Нүд ирэмхийн зур тэнгэр цэлмэж аимшигтай амьтад алга болчтой. Тэгсэн бүр бороо орж бороонд норсон хүмүүсийн бүх шарх соргины идгэрч дэлхийн дотоод хүч эргэн сэргэж байлаа. Вэйн дэлхий дээр аянга цахилгаан буулгаал хүрээд ирнэ. Зевс юм уу ааш. Лин харангуйта яана бич дуусчаа гэж бодоод эгчийг минь амьд үлдээчихдэх үү намайг ал гэд гуйнаа. Тэгсэн Вэйн аавыг дуудаад надад шинэ алт авчруулад өгөөч. Дэлхийг сүрүүлэхээс минь өмнө гэлээ. Үзэгдэл солигдож хэдэн 7 хоног өнгөрсөн байлаа. Зоо захирлын бас нэгэн хөшөө босчээ. Манай хүн дахиад зоо захирлыг хамаг гавьяаг байгуулсан болгоод ховсдсон байдаг. Энэ захирал нэг бодлын азтай. Нэг бодлын айгүй азгүй байгааз. Бүгд нийлээд чадах чинээгээр хотоо сэргэн босгож байлаа. Манай хэд галт тэргэнд явж идэл гоо асуунаа. Тэр чөтгөрүүдийн өөрийг хэн устгасан болоо? Зурган дээр царай нь харагдахгүй байгааз гэсэн. Чэн майр хүчтэй нууцлаг шидтэн байгаа хаа гин. Сонрон Вэйнээс тэгэхэд яг юу болсон юм бэ гэд асуусан чинь манай хүн суугаараа унтцсан байдаг. За ингээд сезон 2 нь дууслаа. Энийгээ үргэлжлүүлээд дараагийн сизнийг ярих уу? Өөр аним руу орох уу? Юу гэж бодож байна манайхаа? Сэтгэлдээ үлдээгээд комментороо бөмбөгдөөд өгөөрэй. За түр бай.